Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн сонгодог урлаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр манай студид бидний эрхэм зочин, миний краш, Дөр үдгийн Эрдмийн театрын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Тэлмэн Очир ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle ураатай Toki application мөн алтан гишүүд маань ивент итгэн өнөөдрийн дугаарыг та бүгд түргэж байна. За, бидний урилгыг хүлээн авч студид ирсэнд баярлалаа. За, маш их баярлалаа. Тэгээ намайг бас урьж оролцуулсанд та бүхэндээ баярлалаа. За, өнөөдөр маш сонирхолтой дүрийн талаар ярих гэж байна те. Италийн алдарт хөгжмийн зохиолч Giacomo Pucciniгийн Bogema дүр манай театр тавигдах гэж байна те. Энэ амралтын өдрүүдэд байх те. Тэ энэ амралтын өдрүүдэд хагасаа бүтсэн өдөр. 11 сарын 30, 12 сарын 1-нд. 29:30. 29:30 таарч байна уу те. За, энэ өдрүүдэд Дөр үдгийн Эрдмийн театрын тайзнаа Giacomo Pucciniгийн La Bohème. Одоо Италиар La Bohème те. Манайхан бол Bogema гэдэг. Тий. Bogema дүр тавигдаж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр энэ гайхалтай хүнийг студид урьсан. Би хоёр энэ дуурийн талаар ярилцсан. За тэгээд Монголд хэрхэн тавигдажсэн талаар мөн үзэгч сонсогчдоо энэ дуурьтай урьж байгаа юм тий. За тэгэхээр би дуурийн талаар товчгоо мэдээлэлээ хүргэе. За тэгээд нөгөө мэрэгжлийн хүн болохоор нөгөө термин те нэршил дээр алдаа дутагдaltaй буруу зүрх хэлж магадгүй өршөөгөөрэй. За зүгээрээ. За одоогоос 130 жилийн өмнө 1896 оны 2 дугаар сарын 1-ний орой Италийн Турин хотын Театро Режо буюу Эзэн хааны театрын тайзнаа нэгэн дүр анх удаа тавигдах гээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Алдарт хөгжмийн зохиолч Giacomo Pucciniгийн шин дүрийн дэлхийн нээлтийг сонсохоор дээдсийн хүрээлэнгийнхэн тэр театр цугларсан байв. Удирдаач нь Хэлийн чандад буюу Америк даяар нэр хүндэн түгээд байсан ердөө 28 настай удирдаач Артуро Тусканини байв. Giacomo Puccini Артуро Тусканини хоёрын төлөөлж буй дүр бол La Bohème буюу Bogema юм. Авьяастай ч мөнгөгүй, үгээгүй ядуу хэдий ч гэсэн энэ бүхэнтэй гутарч шаналдаггүй уран бүтээлчдийг богемчууд хэмээн нэрлэдэг. Тиймээс Bogema-ийн амьдралаар орших гэсэн үзэгдэл 19 дугаар зууны ихээр дэлгэрсэн байсан ба уг дүр Парис хотод болж байгаатай 1830-ад оны үеийн Парис хотын одоо латин дүрэг гэж нэрлэдэг богемчуудын тий одоо эпицентр буюу амин гол төвн тэнд болж байгаа үйл явдлаар тэгээд тэнд амьдарч байгаа залуу уран бүтээлчдийн амьдралын талаар энэ дүр маань өгүүлдэг. За тухайн үед Сена мөрний зүүн ирэг дээр байрлах алдарт Сорбонны их сургуулийг тэд тойрсон Парис хотын орчмыг латин дүрэг гэж нэрлэдэг байсан байна. Энэ дүрэг нь түүхэн урлагийн бүтээл ихтэй боловч ихэнхдээ ядуу тарчиг оюутнууд даржин амьдардаг нийгэм хороолол байсан байна. Энэ тухай Францын зохиолч Андре Мюрже Bogema-ийн амьдрал гэсэн зохиолоо бичсэн байсан бөгөөд энэ нь 1851 онд буюу дуур гарахаас 45 жилийн өмнө бичигдсэн зохиол юм байна. Тэгээ зохиолч маань өөрөө Bogema бидгийг хэрхэн тодорхойлсон бэ гэхээр урлагаас өөр амжиргааны боломжгүй урлагт хөл алдсан нэгэн хэмээн орчуулсан байж. За таны ойлголтод таарч байна. Нөө зохиолчийн тодорхойлт. Тийм таарлгүй яг тэгтээ Bogемчууд болвол ер нь бол яагаад энэ урлагийн шинжлэх ухааны энэ уран бүтээл рүү ингэж шууд амьдралаа зориулж байгаа вэ гэхлээр эн чинь давхар нөгөө талаас амжиргаа, амьдралын энэ бусад одоо амьдралын асуудлууд энэ бүгдийг золиослоод ахуйг золиослоод тий ерөөсө тэр чигээрээ яг өөрийнхөө оюун ухаан, бие физиолог бүх зүйлээ одоо яг хийж байгаа тэр уран бүтээл, шинжлэх ухаан, одоо философи тийм ээ. Энүүндээ зориулдаг. Тэгэхээр энэ маань өөрөө хэдий хүн төрлөختөнд болвол дэвшил авчрах хүн төрлөختөнд бол өгөөчтэй хэдий боловч нөгөө талаас маш гонигтай ийм ойлголт гэж боддог та. Яг харахгүй нөгөө соён гихэрүүлэгчд. Дийлэнх нь нөгөө амьд ахуй цагтаа нэр хүнд олддгүү. Одоо зүү ёсоор үнэлэгддэггүй, шан харамжаач авч чаддаггүй. Гэтэл өөрсдийнх нь амьдралын сонголт бол Bogema lifestyle буюу Bogema-гаар амьдраад дуусдаг. Магадгүй тэр хүний тэр ахуйгаа золиослсон тэр уран бүтээлчдийн тэр ахуйгаа золиосон нь өөрөө хүн төрлөختөн соён гэгерлийг нь гайхалтай сод бүтээлүүдийг өнөөдөр биднэрт баясаж цэнгэгтэй нөгөө аратан амьтнаас ялгагдах тэр мөн чанараа болгоод илүү тусдын болдго юм болоо гэж би бол боддог. За тэгээ зохиолчийн бодлоор бол залуу насны төгсгөлд Bogema амьдрал дуустдаг гэж үздэг байж. Үхэл эсвэл алдар хүнд амжилтаар л төгсөж болно Bogema амьдрал нь.
Энэ зохиол гарсны дараа жүжиг болж тавьсан агаад тодорхой хэмжээнд амжилт олсон байдаг. Харин энэ зохиол дээр тулгуурлан дөрвөн үзэгдэлд Богоме гэдэг дүр гарснаар дэлхийд аяар алдаршсан байна. Зохиолч Парисын латин дүүрэгт амьдардаг авьяаслаг боловч залуу ядуу уран бүтээлчд. За тэнд нь яруу найрагч, зураач, хөгжимчтэй амьдралыг дүрсэлдэг. Энэ тухайн дүүрийн ач холбогдол түүний үзэгчдэдтэй үлдээсэн сэтгэлийн талаар Пучинигийн үеийн одоо тэ нийтлэгч байсан бас нөгөө хөгжимчин байсан тэ өөрөө Жулио Рикорди чинь хинээс илүү мэддэг байсан байна. Тэгээ тоглолтын нөгөө нээлтээс 3 сарын өмнө тэрээр нөгөө энэ бүх хугацаанд ер нь бол нөгөө либретогийн зохиолчд хөгжимчдтэй ер нь хамт тэ тэд нэр дунд байж нөгөө хэрхэн зохиол өрнөж байгаа, бий болж байгаа, төрж байгааг харж байсан учраас тэрээр 3 сарын өмнө Пучини захиа авчирсан байгаа. Инфо бичиж Эрхэм Пучини хэрв та энэ удаа шилдэг бүтээл тойрохгүй бол би мэрэгжлээ солиод хямны худалдаа чинь болно шүү гэж нэг тийм сүрдүүлсэн ч юм уу те. Тий, хошин маягаар сүрдүүлсэн юм байна те. Тий, ийм захиа бичижсэн юм байна. Пучини энэ дөрвийн хөгжмөө ердөө 37 настай бичсэн байна. Энэ бүтээл нь түүний шин төлөвсөн үеийг эхлүүлсэн гэж одоо тий дүгндэг байна. 8 сарын турш бичгтээ Пучини ядуу зураачид, яруу найрагчид болон тэдний найз охидын амьдрал тохиолдсон сэтгэл хөдлөм, инээдтэй болон эмгэнэлтэй үйл явдлуудыг хөгжимд хэрхэн амьлуулсан нь түүний уран бүтээлчдийг сайн мэддэгтэй байсан нь холбоотой гэж үздэг юм байна. Пучини өөрөө энэ тухайга би өөрийнхөө дуртай үйл явдлын голд орчход байна гэж дүрсэлж тайлбарлаж байсан байна. Тэрээр өөрөө залуу наснда ядуу урал зовлон бэрхшээлийг туулсан түүний хувьд ч гэсэн энэ дуурийг бичгээд дуурийн дөрүүдийг тэдний ахуйг тодорхойлоход нэмэр болсон байхаа гэж үздэг юм байна. Тэрээр өөрөө Миланы консерваторид сурч байхдаа халаалт хөврөнд амьдраад өлсөөд тэгэхээр нөө театрын тасалбар маш үнэтэй байсан учраас гэтээ үзэх ёстой мөнгө байхгүй. Тэгэхээр нөө театрын одоо дөөр үзэн театр үзнэ гэдэг нь өөрийнхөө хувьд маш их адал явдал болдог байсан юм байна. Энэ үеэтэй сан дурсаад энэ үе дээр өөртөө төрсөн төр мэдрэмж өөрийн гаргаж ирсэн золиосыг энэ богем дүүрийнхаа дөрүүдийн амьдрал дээр оруулж гисэн гэж үздэг юм байна. За та богем дүүрд маань ядуу ойдолчин бүсгүй мими болон ажилгүй зураач Родолфогийн хайрын түүхийг өгүүлдэг. Мөн хитгэн химнэлээс өөр урдтгал хөгжимгүй эхэлдэг Пучинигийн цорын ганц дуурин юм байна. Тийм үү те? Тийм шүү. За найрал хөгжмийн эхний нотуудаар хүшиг алгуурхан нэгдэхэд Парисын нэгэн байрны дээврийн өрөө үзэгдэнэ. Энд ядууч гэсэн урлагаараа амьдарч буй дөрвөн найз амьдардаг. Зохиолч Родолфо гол дүр маань, зураач Марчелло, гүн ухаантан буюу философч Колин, тэгээ хөгжимчин Шунаар. Дөрвөн найз. За тэд хязгааргүй авьяастай гайхалтай уран бүтээлчд. Мөн өөрсдөө сууд ухаантнууд ч гэж тухайн цаг үедээ үздэг те. Гэвч тэдэнд 100 халаах төлөө байхгүй бээрсэн гараа дулаацуулж ядан бичсэн эмгэнэл зохиолоо түлж дулаацдаг байсан тийм ядуу залуучууд байж чаддаг бүхнээ ашиглан хоногийн хоол төдий заглуулагч 100 сарын баярын өмнөх өдөр одоо тий өмнө ураа цуган бол хэвийн үзэгдэл байсан. За энийг сонирхолтой бол Момио гэдэг нэг кафе гарна. Тэгэхээр энэ кафе яг өөрөө төр латин дүүрэгт бухемчүүдийн хувьд бол яг тэр амин халуун хэсэг нь тий. Тэд нэр тэнд цугладаг нөгөө одоо тий хийсэн ажлынхаа хөлсөнд олсон жоохон зоосоор шар судалдаж авдаг, дар судалдаж авч уудаг, кофе уудаг ч юм уу тий. Мөнгөгүй байсан ч гэсэн бүгдээрээ кафедээ цуглаад байдаг тий. Тэр надад ингээд нөгөө зарим кинонууд дээр Midnight in Paris гэх кинон дээрс гардаг шүү дээ тий. Яг нэг уран бүтээлчд, зураачд, философчд тэр агуу санаа, тэр мэдрэмж өөрийнхөө тэр сод бүтээлийг одоо пир буюу өөрийнхөө нөгөө мэрэгжилт нэгтдээ нөхдөг хуваалцах, тэдний санал шүүмжийг сонсох, бас мэтгэлцэх тийм нэг гоё юм оюунлаг. Тий. Орчин бүрдсэн байсан газрууд тий. Тий. Тэстэ нөгөө доторхоо онгойлгодог газар нь байж тарах гэдэг. Ягаад гэвэл тэдгэр хүмүүс бол цэвэр өөртөөгөө шинжлэх ухааны бүтээлүүдтэй, уран бүтээлүүдтэй зөвхөн одоо дэвтэр цаас юу гэдэг энүүтэй ажилдаг, өөрийгөө ухаж ажилдаг хүмүүс маань тодорхой хэмжээний цуглардсан зүйлсээ гадагшлуулах хэрэгцээ нь бол тэнцээ гардаг байсан байж тарах гэдэг. За тэгэхээр энэ кафенуудын нэг нь бол бидний одоо дөөрийн маань гол дүр те латин дөр оюутнуудын маань очдог кафе болох Моми гэдэг кафе. За та энэ дөөрийг анх хэдэн настай сонсч байсан бэ? Ямар сэтгэл төрж байсан бэ? За энэ дөөрийг би 2013 онд худлаа санаагүй болвол 13 онд би өөрөө яг театрт хөгжимчнөр ажилд орчихсон байхдаа тоглож исэн. Тэгээд тухайн үед бол театрын репертуар бол маш юм хурдцтай байсан л да. Нэг жүжигийг бид нар 7 хоногт 2 удаа биш. Ерөөсөө 7 хоногт нэг дөр нэг балет. Ерөөсөө тийм аягүй хурдан. Нэг мэдгэд л
тоглоод дуусчдаг. Тэгэхээр ялангуяа бүчийн нэгийн хөгжмүүд бол хөгжимчдөөс маш их туршлага, ур чадвар шаардна. Тэгээд тухайд би чи шинэхэн хөгжимчин байсан болоод ч тэрөө богем бол зүгээр нэг мэтгэдэл дуусчихжээ. Гэхдээ ер нь бол тухайн үед бол би энэ хөгжмийг ямар хэцүү зохиол вэ гэл гайхаал өнгөрчихсэн. Өөр юу ч ойлгоогүй шахав. Тухайн үед бол тэгээд надтай хамт бас ажилд орсон цоо шинэ хөгжимчин бит хоёр ингээд нөгөө хоёулаа хийл хөгжимчин тэгээд нэг пультэнд ингээд суудаг. Тэгээд эхний хоёр үзэгдэл яваад дуусгаад босод хөгжимчдтэй зэмлүүлж ясал та. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь бүтэн үзэгдлийн турш та хоёр бүтэн нэг тактаар оцорч явлаа гэд. Та хоёр өөрсдөө ш тэрийг мэддэг. Тэгээд тийм л юм одоо хэцүү дөр ер нь бол бүтээхэд. Тэгтээ нэг сурцсан одоо чаддаг болцсон үед бол маш амттай. Ийм дөр тэгээд дээрэс нь ялангуяа бүчийн нэгэн дөрөд дундаас энэ богем болвол нөгөө яг залуучуудын нөгөө буцалсан энэ амьдрал гардаг учраас хөгжим нь яг тэрийг хахад яг тийм маш юм өрнөлттэй уянгалаг хэсэгтэй уянгалаг ялангуяа энэ дөрвөн гол дүрийн найзын хэсгүүд бол нөгөө орж гарна тэгэл нэг нэгээ тэр шоглож байгаа хэсгүүд хөгжмөн дээр ч гэсэн яг ингэж гарч ирдэг учраас тийм онцлогтой дөр. Тэгэхдээ энэ дөр нөгөө бүчийн нэгэн бусад дөрүүдээс ялгагдах зүйл онцлог нь юу вэ? Тийм ялгагдах зүйл бол за нэгдүгээр богем одоо яг дэлхий дээр байгаа бүх дуурийг төгс гэж хэлэхэд хэцүү. Хамгийн төгстэй төгсөн дуурийг богем гэж зарим шүүмжлэгч нар хүртэл хэлдэг. Тэгэхээр нэгдүгээр тийм гайхамшигтай бичигдсэн байна. Хоёрдугаарт богемийн онцлог гэвэл түрүүний миний дурдсан яг тэр хөгжмийн сарказм гэдэг зүйл маш их ажиглагдана. Ялангуяа дөрвийн найзуудын дунд тэр хоорондоо нэгээ шоглож байгаа. За тэгээд нэгнтэйгээ тоглож байгаа хэсгүүд дээр яг тэр хөгжмийн зэмсгүүдийг бас яаж ашигласан байна. Одоо жишээ нь ингээл хаалга онгоолгоход Парисын тэр хүүтэн салхи орж ирж байгаа зэрхийг хүртэл хөгжмөөр дүрслээд. За тэгээ мэдээж хайр дурлалын уянгалаг хэсгүүд нэгнээ хайрлаж байгаа, харамлж байгаа хэсгүүд. За тэгэнгүүт нэгнийгээ үзэн ядаад хажуугаар нь хэрэлдэж байгаа хэсгүүд гэдэг юм. Тэгэхээр хөгжмийн хувьд ийм онцлогтой. За яг бүхэл дуурайр нь зохиолоор нь энэ авч үзэх юм бол бас хүн төрлөختөнд яг энэ богем гэдэг ухагтхан. За тэгээ хүний залуунаас тэгээ хайр дурлал сайн сайхны хажуугаар бас ямар сүудрүүд байна зэргийг бас ингэж ойлгуулсан юм шиг санагддаг. Тэгээ ийм сайхан дөр та. Тэгтээ нөгөө богем дөр тийм шүүмжлэгчд бас их эрс тис ханддаг санагдсан надад. Зарим нь бол гайхалтай бүтээл байсан те ингээд хэлж байна. Зарим нь бол ингээд нэг удирдаач байсан. Тэр 70-д онд илүү 50-д онд нэлээд тоглогдсон. Тэр удирдаач нь үүнээс цааш би дахиж хизээч бүх юмыг тогломооргүй байна. Тоглох тусам надад түүний тэр хоосон хүндий гүйхэн байдал нь ингээд надад мэдрэгдээд тэсгийн аргагүй байдал хүрэж байна гэсэн тийм тайлбар уншсан би. Наа чин баг магтаалж иж болох юм. Тий. Ягаад гэвэл яг тэр нөгөө хүүтэг хүндий гэдгийг яг хөгжмөр тэрийг нь бас яг харуулсан болохоор магадгүй өөрт нь тэр мэдрэмжийг авах хэцүү байсан ч гэж магадгүй гэж бодож байна. Хөгжмийн хувьд бол энэ бол ерөөсөө миний хувьд бол ямар ч өөлөх зүйлгүй юм дөр. Тэгээд богемийн хувьд түрүү нөгөө нэг удирдахал байхгүй шахам гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би яагаад тийм юм бол доо гэд бодсон чи ерөөсөө юун тийм тийг удирдахалд зориулах цаг байхгүй гэж бүчиний бодсон ч гэж магадгүй гимээр тийм маш олон зүйлийг тэр дөрөвхөн үзэгдэл хөгжим дотор багтаахын төлөө ажилласан юм болов гэж би бодсон тийм. Маш сонирхолтой сонсогдлоо л доо. Тэгэхээр надад бас нэг анзаарэгдсэн зүйл нь за бид нар бол нөгөө одоо чинь ахуд одоо бид нар өдөр тутмын амьдрал те ингээл ахуд хит автагддаг. Бохемчууд ч юм бол ахугаа орхиод ахугаа золиослоод тэр сайн сайхан тэр гэрэлгийгээ хүний тэр хүмүүнлэг энэ нинжин чанарыг гаргах тэр зүйлийг хийж байгаа хүмүүс шүү дээ. Энэ дуурийн хоёр гол дүр маань Родолфо Мими хоёр маань. За спойлер хийлээ.
дурлалт хос маань салах шийдвэр гаргаж байгаа шүү дээ. За. Тий. Тэгэхээр тэрэнд гэсэн надад ингээд нэг тийм одоо энгийн ахуйн өнцгөөс харах юм бол одоо тий хувиа хичээсэн үйлдэл харагдаж байгаа байхгүй. Нэг нь ингээд би муу болохоор нөгөөхөө орхи явчлаа гэдэг үнцэг харагдаж байгаа боловч яг тэр бүхэн буюу тэр уран бүтээлчтэй тэр оюунлаг сүнслэг залуучуудын нүдээр харахад маш эрхэм шийдвэр байгаа байхгүй юу? Ядуу зүдүү байдлаасаа болоод энэ хоёртой нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй нэг нь би муу ингээд салж байгаа боловч тэрийг хэрхэн нэр хүндтэйгээр эрхэм чанартайгаар тэ дигнити гэж нэг зүйл байдаг тэ тийм зүйлтэй хүлээж авч байгаа тэр хагцлыг салтыг нэг нэгнийхээ сайн сайхны төлөө бараг л нөгөө платоник хайр гэж хэлж болохоор хайр надад гол дүрийн хоёр дүр дээр анзаарэгдсэн. Тий. Одоо хүнийг хайрлна гэдэг бол бас нөгөө талаараа зөвхөн өөрийгөө бодох ёстой ч юм шиг тал бас бий. Өөрөө сайхан байж одоо юу гэдэг хайрлаж байгаа хүн чинь сайхан аз жаргалтай байх юм бол дагаад аз жаргалтай болдог тийм ээ. Тэгэхээр нэгнийгээ бодоод нэгнийхээ хүсэл мөрөөдөл аз жаргалыг бодоод тэр хайрыг зогсооно гэдэг бол бас нөгөө талаасаа бас нэг хайрын нэг том хэлбэр болов. Богемийн хувьд түрүүний хэлэх гээд мартсан байсан юм аа санчлаа. Тэр нь улс төрийн бас нэг жоохон үзэл суртлын хувьд маргалдаантай байдаг. Ер нь тий. Яг гэвэл эн чинь ер нь жоохон капитализмыг жоохон юм шүүмжилсэн юм шиг сэдвтэй. Тий. Тийм учраас зарим тал дээр бол бас маргалдаантай, зарим газар бас нэг хамаагүй богемиг тоглолтгүй ч гэдэг юм уу. Саяхан бол Италид байсан баха. Дуурийн нэг фестивал дээр. Богемиг тоглохоор ингээд яхад бол найруулагчийн шийдэл нь өөрөө тухайн одоо яг богемоор дамжуулж энэ капитализмыг шүүмжилсэн юм хэлбэртэй найруулагч зураач нь тайзны дизайн нь тийм байхад бол удирдаач нь тэрийг эсэргүүцээд нүдэндээ болт хийгээд ерөөс огт харахгүйгээр тэр дуурийг удирдсан тийм эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэлбэр. Тийм үйл явдал хүртэл болсон гэдэг юм. Тэгэхээр богем маань бас давхар юм улс төрийн нэг юм маргалдаа бас дагуулдаг тойр. Тэгтээ энийг бол нэг тэгж хүн дээр бас хүлээгээд авах шаардлагагүй гэж бодож байна. Энэ бол зүгээр хүн төрлөختний л нэг туулсан замнал шүү дээ. Энэ өнцгөөс нь харах хэрэгтэй. За тэгээд түрүүний нөгөө спойлер гэж байгаа шүү дээ. Спойлер гэдэг дээр бол дуурд спойлер гэж байхгүй. Сайн байна. Тий. 100 гаруй жилийн өмнө тий одоо энэ ерөн дуурууд маань дэлхийн алдарт дуурууд маань 100 200 жилийн өмнөх бүтээлүүдийг одоо бид нар спойлдохгүйгээд нууна гэдэг чинь сонирн байхгүй. Эсрэгээрээ үзэгчид маань спойлдуулчаад буюу тодорхой хэмжээний мэдээлэлтэйгээр үзэх юм бол харин эсрэгээрээ илүү өгөөчтэй илүү их таашаал авна. Ялангуяа сонгодог урлагт тийм кино бол өөр шүү дээ. Дуур бол тийм харин спойлдуулчаад бүх үйл явдлыг мэддэг байжгаад тэр дүр бүтээж байгаа тэр жүжигчид дуучид тийм ээ яаж тэрийг бүтээж ийн гэдгийг үзэх гэж хэрэгтэй. Тэр удирдаач энэ хөгжмийг энэ удирдаач нь ямар онцлогтой явж ийн гэдэг ч юм уу гэж харьцуулсан маягаар. Тийм учраас ер нь дөөр балетыг болвол дэлхийд бол үзэгч нар ерөөсөө тэгжэл үздэг. Ерөөсөө за одоо энэ жүжигчин тоглож байгаа юм байна. Маш сонирхолтой байна гэдэг юм уу ингэж сонгож ирж үздэг байхгүй. Наа чи яг гоё нэг бидний од мөндрийнхний нэг яриа байдаг байхгүй. Зарим хүмүүс ингэж яагаад нэг дөрөв дахин үзээд байдаг юм бэ гэж асуудаг байхгүй. Дахин үзээгүй. Яг тэр цаг мөчөд тэр бүрэлдэхүүн тэр найруулагч удирдаач тэр хүний сэтгэл хөдлөл тэр хүний амьдралын сэтгэл санааны байдал тэр мөчөд яг ганц тохиодог байхгүй. Яг үнэ. Тэгэхээр нэг дуурийг нэг репертуар үзэж байгаа ч гэсэн хизээч нэг зүйл байдаггүй тэр. Яг үнэ. Нэг жүжигчин дахиж тоглосон ч нэг зүйл биш. Ягаад гэвэл тэр өдрийн зүйлөөр хөгжимч өөрөө цаг хугацааны урлаг тийм ээ болоод өнгөрнө. Тэрхэн агшинд бүх сэтгэл зүрх анхаарал, туршлага, мэдлэг юу гэдгийг практик энэ болгоноо зориулж тэр одоо дөөр юм уу, балет юм уу, симфони юм уу энийг бүтээж байгаа учраас тоглох болгоно энэ бол шин зүйл гэсэн үг. Тэгэхээр маш тийм ид шидийн юм шиг гайхалтай зүйл. Гоё тий. За тэгвэл би өстө дураараас болтлоо. За Пуччини дөөр маань, Богем маань дөрвөн үзэгдэлтэй дөөр тий. Тэгээд нөгөө
Мюржегийн зохиолоос санаа авсан гэж байна. Тэгэхээр ер нь Пуччини маань дуурийн үзэгдэл бүрийнхээ өмнө хөгжмийн нотны тэмдэглэлдээ Мюржегийн романоос богино ишлэл оруулсан байдаг. Эдгээр нь дуурийг улам сайн ойлгож, тэднийг одоо тодруулсан хөгжмийн аялгаундаа бичигдэн харин дараа нь тоглох хүмүүст хөгжмөө улам сайн ойлгоход нь туслана гэж үзснийх юм байна. Тэгэхээр эдгээр үзэгдлийн одоо эхний үзэгдэлд бол зориулсан нэг хэсэг нь ингэж байдаг юм байна. Мими бол 22 настай жижигхэн эмзэгхэн охин. Тэр Родольфогийн төгс төгөлдрийн хувилбарт бүрэн нийцэж байсан. Түүний нарийнхан хэлбэртэй царай нь язгууртны хөргөнийтэй гоёмсог таталбар мэт санагдана. Залуу цусны хөрж балжин гарам цэцгийн дур булаам нийл ягаан өнгөч гэх мэт тийм хүч чадал эрүүл мэндэд одоо тийм мэдрэгдэхгүй тийм сонин дүр зурглалыг Мими харуулдаг байсан гэж байна. За яг энэ байдалд нь Родольфо маань Мимид дурлсан. Харин ялангуяа Мимигийн гарыг Родольфо биширдэг байсан байна. Мими хэдий ойдолчин боловч түүний гар эмзэг туйхан элбдэх мэт зөвлөн цасан цагаан байсан гэж. Тэгэхээр нөгөө хөгжим болгоныхоо өмнө зохиолч маань энэ дүрслүүдийг оруулахаар тоглож байгаа хүндээ хүртэл. Тэглүү яах вэ? За нэгдүгээр үзэгдлийг би товчхон. За тийм. Нэгдүгээр үзэгдэл маань шууд Парисын хүүтэн жавартай тэгээд тэр Симхи гэрт дөрвөн залуу амьдардаг тийм гэрт одоо гэр гэхэд ч хэцүү нэг оромж маягийн зүйлд. Тийм тэр нэг юм одоо баян хүмүүс амьдарж байгаа байрны дээврийн хүндээ. Тий. Тэгээ ерөөсөө маш хүйтэн. Тэгэхэд бол Родольфо Марчелло хоёр бол уран бүтээлээ хийж байгаагаар эхэлнэ. За Марчелло бол хамгийн ихэнд төрийг эхлүүлдэг. За тэгэл ерөөсөө уран бүтээлээ ярины энэ хоёр хоорондоо яг тухайн нөхцөл байдлаад бол маш хүйтэн байна. Яаж хөлдөж өглөө гэл биегээ шоглоно. Тэгэнгүүтээ хөгжилтэй зүйлүүд бас болно. Марчелло бол ингэж яхаар би яшиг энэ өөрийнхөө зурж исэн зураг энэ чи шатаалаа гэт. Тэгээд ихэд бол Родольфо үгүй ээ. Наа будагч нь өмхийн үнэртэй дуннаа. Юу нөл хиншүү болно үгүй. Би нэг юм олчлаа гэт. Тэр одоо яг дуур дээр Еврека гэдэг шиг авдаг байхгүй. Энэ бол нөгөө шинжлэх ухааны нээлт хичүүл Еврека гэдэг шүү дээ. Яг тэргээрээ тэгээд ийм хошин маягаар Еврек яасан бэ гэд Марчелло асуухад бол би зохиолоо шатаа гэдэг. Тэр зузаан битсэн байсан зохиолоо шатаах гээд ингэ шийддэг. Гэдэг ч юм уу. Тэр дунд одоо ингээд нөгөө Марчелло ч энэ сандлыг хүртэл золиослий тэр гээл ерөөс төлж болох юмнуудад тийм л хүйтэнд байж байгаа юм. Тэгэхэд за ингээд явж итэл гаднаас Колин гэж философч залуу орж ирдэг. За философи ухаанд бол бас амьдралаа зориулж байгаа. За ингэж орж ирээл ерөөсөө Колинийг орж ирэхэд л тэр хөгжмөн дээр виолончел болон фагот хөгжмөн дээр яг тэр хүйтэн агаар хаалгаар орж ирээд хаалга ингэж хүйтэнд нэг юм удаан татагдчих авартаа орж ирээ буцаад тас идэл хаагж байгаа. Яг тэр нь хүртэл мэдгэтмээр ийм хөгжим бичсэн байдаг байхгүй. За тэгээ Родольфо орж ирээл нөгөө нэг хин Колин орж ирээл нөгөө нэг философик зүгээр нэг юм ярихгүй Колин бол заавал нэг юм философик давхар юм утгатай ингээд юмнуудаа ярьж орж ирээд араас нь Шонар гэж хөгжимчин залуу тийм ээ. За Шонар бол нөгөө гурыгаа бодвол арай илүү нэг юм сүхэтэй гэх юм уу. Энд тэнд очиод нэг халтур малтур ийгээд нэг хитэн төгрөг олцдог. Энд тэнд очиод хөгжим цаагаад ингээ олцдог. Өөрөө бол их жаз хөгжимд дурлцсан гэж гардаг. Тэгээд ийм залуу олсон мөнгөөрөө одоо виски, талах, тамхи энэ төр бол аваад орж ирдэг байхгүй. Тэгэхэд нь бол тэр дөрөв залуу яаж баярлж байгаа. За тэгэнгүүт нөгөө Шонар чи юу болсон, яасан ийсэн гэдгээ ярина. Тэр оронд бол маш хөвгөлтэй нэгнийгээ шоглсон. За тэг нэгнийгээ үл хойшоогоод нөгөө хамаг анхаарал нь идж явах юм руу явж байгаа гэдэг ч юм. Маш ингээ үзэхэд бол маш хөвгөлтэй. Өрнөл бол нэгдүгээр үзэгдэл хөгжмөн дагаад маш хурдтай юм. За тэгээд ингээ байжэтэл нөгөө нэг төрөний кафе мөмөрөө тэг мөмөс гэж ийшээгээ явахаар болдог. Энэ өдөр маань өөрөө шинэ жилийн биш Крисмсийн зул сарын өмнөх орой буюу Christmas Eve гэж ярьдаг те. Тэгэхээр Christmas Eve энэ өдөр тохиож байдаг учраас дөрүүлээ гэртээ энийг тэмдэглэхээс илүү кафе руугаа явъя гэд дөрвөн залуу гарах гэж тэл Родольфо маань үлдээд за би өөртөө жоохон ажил дутуу байна гэд ганцаараа үлдсэн байж байтал гаднаас бол хаалга тогшоод Мими гэж эмэгтэй дүр маань орж ирнэ. За тэгэхэд яагаад энэ дуурийг
одоо өнгөрсөн жил бас энэ жил манай театр яг энэ цаг хугацаанд тоглосон бэ гэхлээр нөгөө нэг Крисмсийг угтуулж ингэж тавьсан байгаа. Тийм тэгэхээр ер нь бол бид нар балетыг бол одоо цөмөөхөө балет те шилгүнчгийг бол мэднэ бүгдээрээ шинэ жилийн дуурийн талаас бол богем одоо Крисмсийн үеэр тохиодог учраас ийм онцлогтой дээрэс нь сарсан магуухаа гэж дуур бас их шинэ жилийн үед тохиромжтой байдаг гэдэг юм уу. Энэ үднээсээ тавьсан байгаа. Энийг цухас дурдчихъя. За тэгээд одоо Мими гэж дуур хаалга тогшоход хинбэ гэж Рудольф тэгэхэд энэ дуурт анх удаага эмэгтэй хүн орж ирэх чинь. Тэгэхээр тэр хөгжим шууд маш аярхан зөөлхөн тэгээд тэр аялгау бол илүү эмхтэлэг ингэж хэмнэлийн хувьд бүх зүйл яг эмхтэн үний тэр орж ирж байгаа өнгө аяс хөгжим дуурайд за ингээд энэ хоёрын дунд бие биетэйгээ танилцаад ингээ явж байгаа хэсэг. За тэгээд түрүүний нөгөө нэг Мимигийн гарын тайртай байсан гэдэг хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол Рудольфогийн айрын хэсэг байгаа. Айры гэдэг нь бол одоо нөгөө тухайн дүрийг бүрэн илэрхийлж идэг яг дуулаачийн одоо хамгийн өндөр чадвар шаардсан тэр дуурийн торгон бүчүүдийн нэг. Тэгэхээр яг Рудольфийн айрын маань өөрөө Кежелида Манина гэж эхэлдэг. Тэгээд энэ маань өөрөө энэ жижигхэн туйхан гар. Ямар жижигхэн туйхан гар вэ гэж эхэлдэг. Тэгээд тэр гарыг хараад тэр гарнаас бариад тэгээд одоо нөгөө Мимигээ найрж байгаа юм л та. Тийм хэсэг. Шууд залгуулад Мимигийн бас айрыг явдаг байгаа. Маш онцлогтой. Хоёр гол дүрийн маань айрыг шууд залгуулад явна. Мими бол энэ ч өөрийгөө танилцуулдаг өртөл. Тэгээ намаа хүмүүс Мими гэж дууддаг. Тэгэхдээ миний нэрийг бол Лучия гэдэг ингээд өөрийгөө зориулаад яаж амьдэрдэг вэ гэдгээ бол дуулна. За ингээд байж л гаднаас найзууд дуудана. Кафе руугаа явцгаая гэд. За ингээд нэгдүгээр үзэгдэл бол яг үндсэндээ амор буюу хайр гэсэн үгээр хоёр дуучин маань дээд дүнг авч дуусна. За ингээд цусаар ёроо нөгөө нэг Францын нөгөө латин гутамж. Ингээ хоёр дугаар үзэгдэл шилждэг. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн дугаарынхаа ивент итгэгчийг дурдчаа. За сонгодог урлагийн нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle-аараа Toki application ивент итгэн ажиллаж байна. За Tokito жолоочд маань он тусдал Токиогоор зогсоолын төлбөрөөр төлөх бүрдээ 10% хөнгөлөлт дата эрх болон топ мотор сүүлчилгээний хөнгөлөлт power bank түрээслэх эрхүүдээ сонгож авах боломжтой. Мөн Petrovs, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатгуун түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ Tokyo Credit ашиглан төлбөрөө зээлээ төлөх боломжтой. Зөв үйлдэлээ хэрэгтэй үедээ ашиглах Digital Tokyo Credit-ийг мөн санал болгож байгаа юм байна. За Tokyo Credit үйлчилгээ нь Tokyo Credit үйлчилгээг ашиглаад бүх супермаркетууд болон шатгуун түгээх станцууд Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглан одоо цахин зээл аваад төлбөр тооцоогоо хийх боломжтой үйлчилгээ юм байна. Мөн Tokyo машин цэсний тухай одоо танилцуулахад машинтай хэрэглэгчид маань зогсоолын төлбөр, татвар доргуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг www.tokyo.cg-ийн хуудаснаас мэдээлэл авахаас гадна Tokyo аппликейшнийг утсан дээрээ татаад хүссэн мэдээлэл аваад бензиний төлбөр төлөх, супермаркетд төлбөр тооцоо хийх болон дата авах бүх үйлчилгээг нэг аппликейшнээс авах бүрэн боломжтой юм байна. Өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. За шинэ жилийн орой, зул сарын орой тэгэхээр тэр хоёр уулзраад би биэндээ хайртай болж байгаа юм байна те. Тэгэхээр таны нөгөө Мимиг ингээд орж ирэхэд Мимигийн хөгжмийг дүрслэн өөрөө бас зэрэг нөгөө Мимигийн өөрөө тэр би нөгөө сулхан төрхөн амтан байгаа шүү дээ. Дээр нь өвчтэй. Тий. Тэрийг нь бас айгүй сайн дүрслэлсэн санагдлаа. Тийм. Яг энэ дээр бол кларнет гэдэг хөгжим гол аялгауг яваад Мимигийн яг тэр асуудалтай байгаа хэсгийг хүртэл яг хөгжмөр нь дүрсэлсэн байдаг. Монголд ер нь хэд удаага тоглогдож байгаа вэ? Хэдэн оноос хойш тоглогдож байна? Монголд яг хэддэх вэ гэд тоог нь би яг таг мэдэхгүй байна. Гэхдээ 2004 онд бол манай улсын дур үеч Эрдмийн театрт за манай Ахмад Удирдаач урлагийн гавьяа цэцгэлтэн Тулаахүү маэстрогийн удирдлага доор за найруулагч нь бол бас урлагийн гавьяа цэцгэлтэн Эрдэнэбаатар найруулагч за зураачаар нь
бас манай театрын ерөнхий зураач Ганбаатар. За тэгээ мэдээж босод уран бүтээлчд ийм бүрэлдэхүүнтэйгээр 2004 онд бол анх манай Тайцнаа Богино гэдэг дуурал тоглогдчихсэн. 21 жилийн өмнө юм байна. Тийм байна тий. Тэгээд одоо ингээ 21 дэх жилдээ явж байна. За энэ хооронд бол би яг өнгөрсөн жил анх удаага энэ Богино гэдэг дуурайг бол удирдах үзсэн. Тий одоо ингээ 2 дахь жилдээ. Гэхдээ энэ удаагийн онцлог гэх юм бол 29-ний өдөр бол Урлын аяа зүтгэлтэй дуулаа хүн маэстро өөрөө ирж удирдана. За 30-ны өдөр бол миний бие удирдана. Гоцлоочдын талаар. За гол дүрүүд гэх юм бол 29-ний өдөр бол Мимид манай гоцлтуучин их наран, Родольфод гоцлтуучин Бат Жаргал. За тэгээд Марчеллод бол гоцлтуучин Болт Цэрэн. За Музеттагийн дүрд бол инх наран, гээ инх наран. За тэгээд Шонарын дүрд бол гоцлтуучин Монгол хүү. За тэгээд Бенуагийн дүрд бол одоо Бомхүү Алчин Доорогийн дүрд бол Алтан уяг гих мэт бүрэлдэхүүнтэй. За 30-ны өдөр бол Мимигийн дүрд бол гоцлтуучин Уянга. За Рудольфогийн дүрд гоцлтуучин Гомбочер. За Марчеллод бол одоо анх удаага дуулах гэж байна. Гоцлтуучин Мөнх Төвшин гэж залуу байгаа. За тэгээд Музеттагийн дүрд бол Мөнгөн Цэцэг. За тэгээд Коллины дүрд бол Бямбчав. Шонарын дүрд бол Монгол хүү дахин тоглоно. За тэгээд босод бүрэлдэхүүн бол яг адилхан Алчин Доорогийн дүрд бол Алтан уяг. Бинуад бол одоо манай найрал дуучин Бямбарагчаа. За Мөнхтөр шүү. 29-ний составын бүрэлдэхүүний Коллины дүрд Мөнхтөр маань ингээд за ийм бүрэлдэхүүнтэй бид нар ажиллаж байна. Тэгэхээр нөгөө яг л өөр дахин нэг байдлаараа хизээж дахин тоглогддог уу гэхээр хоёр өөр бүрэлдэхүүнтэй болохоор бас 2 өдөр дараалал өвдсөн ч гэсэн шин зүйл байх нь тий. Тий, яг үнэ. Цоо шин мэдрэмжүүд л байх нь ерөөсөө. Тий, эхний өдрийн составын Бат Жаргал нөгөө Увдслимбийн Сарастрогийн дүр их юм уу? Биш. Би андарч байна. Бид нар бас Увдслимбиг үзсэн амар гоё байсан. Таны үед сая өнгөрсөн жил үү? Үгүй энэ жил. Увдслимбэ? Тийм Magic Flute. Хавар байсан. Хавар. Тийм. Би удирдаагүй тэрэн дээр. Үгүй би бүр яг таныхыг гэж онжиж үзсэн дээ өөр байсан. Би биш. Тэгвэл Magic Увдслимбээс өөр нэг юу байсан? Traviata байсан юм болов уу? Би Traviata гэж зэгээ. Тийм үү. Манай зохиолч баги тань дуртай. Тэгээд залаа өнөөдөр байха хоёлаа гэж одоо ирүүлсэн. За тэг үнэхээр гоо үзмээр санагчин. Та тэгээд яг удирдаачийн хувьд бол нөгөө та ингээд туулаг байгаа юм. Тоглохыг уран сонсчихсан уу? Би өөрөө тоглож исэн оркестр. Өөрөө оркестрт нь байсан тий. Тэгэхээр ингээд яадгүй яг ингээд удирдаачийн хувьд тэр оркестр тэр хөгжмөгтэй удирж байгаа хүний хувьд ингээд арай өөр репертуар хийх ч юм уу тийм зүйлүүд байдгүй. Байлгүй яг. Филиг нотны дагуу явдгүү. Ер нь мэдээж нотонд захирагдана. Тэгэхдээ удирдаач маш их сэтгэлгээ энэ орж ирдэг. Тэгээд удирдаач болвол дандаа өөрийн гэсэн мөнгө аястай. Ялангуяа тэр хөгжмийн яг тийм чимэглүүр ажлууд гэдэг юм энэ болгон дээр дандаа өөрсдийн гэсэн шалтгаантай өөрсдийн гэсэн онцлогтой орж ирж идэг л та. Тий. Тэгэхээр яг нотонтой баригдах хэдий ч энэ бол яг удирдаач удирдлагын доор амилж идэг. Тэгэхээр маш чухал. Гой сонсогдож шүү. Бүр юу яваад очмор санагдаад байна. За тэгээ Богино дур маань анх нээлттэй хийснээс хойш 1 жилийн дотор 90 өөр тавилтаар 550 удаа тоглогдсон юм байна. Тэгээ ингэснээртэй нөгөө Увдслим одоо шидэтлим хөө Увдслим би Увдслим гэдэг нь зөв. Тий Увдслим. Тэгээ Увдслим, Traviata, Carmen, Figaroгийн хөрөм гэсэн алдартай дууруудын хамт дэлхийд ер нь бол хамгийн их тоглогддог 5 дууруудын нэгт тооцогддог юм байна. Богема дуурыг 1963 онд Милан хотын Ла Скала театрт тавьсан Франко Зефирилигийн найруулга нь хамгийн алдартай тооцогддог юм байна. Энэ тавилтыг Херберт фон Караян удирдаад Виена, Мюнхен, Монреал, Москва, Нью-Йорк, Вашингтон хотуудын театрт
тоглоом жишг болгосон гэж байна. Тэгэхээр ийм агуу дуур дэлхийн хамгийн гайхалтай агуу бүх тайзнуудаар гарсан дуур манай театр дээр байдаг. Тэгээ 21 жил болж байгаа гэдгийг сонсоход бол надад яг гоё таатай байна. Тийм шүү. Тэгээ Зефирилигийн найруулгаар тэгээ бүтэн 15 жилийн турш 1978 оны хүртэл Скала театр тоглосон бөгөөд Венийн дүүрэн театр болон Метрополитен театрын уран санд өнөө хүртэл тоглогдсоор байдаг юм байна. За тэгээ 2012 онд Зальцбургийн наадамд уг дуурийг ердийн романтик байдлыг нь өөрчлөөд цөөхөл хөгжмийн бараан бүтээл болгосон хүн нь Дамиано Мичелетто гэж нэг ирхэн байна. Одоо нөгөө хотын галийг там руу хөтлөх мэт хаалга болгоод гинэ. Бохир хайлсан цастай бетоны хурдны зам, шар аригны лангууны неон гэрлээ нэвтсэн туйлын гунигтай газар болгон хувирсан гэж байна. Тэгэхээр нөгөө кафег маань өөрчлөөд орчин цагийн дүрслэлд оруулж бас тоглож ирсэн юм байна тийм. Тийм. За маш сонирхолтой санагдаж байна. Та тэгтээ ингээд сонгодог дуурийг одоо ингээд арай өөр байдлаар орчин цагийн байдалд оруулж ирснийг тавьж ирсэн үзэж ирсэн үү? Үзсэн. Ямар сэтгэл төрж ирсэн бэ? Яг одоо зөв шийдлээ олцсон байх юм бол маш сонирхолтой. Одоо жишээ нь Карменыг бас одоо 1990 оны үеийн 80-90 оны үеийн хувилбарт ингээд найруулаад тавьсан сонирхож исэн одоо тэр яг тухайн үеийн машин тэгэл джинс өмдтэй нөгөө Кармен Чинцэгээ авхан гэх тийм үү эсвэл бас Тоска дуур байна. Манад бол одоо Севилийн үсчин дуурийг бас их наажтуулж тавьсан. 1940 50-аад оны уур амьсгалаар хувцлалт тэр байдаг. Тэгэхээр үнэхээр оновчтой тэгээд сэдвтэйг их гоё нийцэж ингэж тавих юм бол бас их гоё. Өвдөслимбиг бас Германы бас Австрийн ч байна уу театрт нөгөө Таминогийн гол дүр маань өөрөө сансрын нисгч болцсон өөр гариг дээр ингээд явж байгаа хэлбэрч бас байж идэг тийм ээ. Тэгэхээр тий маш ингээд гоё оновчтой хийх юм бол их гоё санагддаг. Дахиад нэг шинэ бүтээл шиг санагдах юм байна тий. Тэгээ энэ ч нөгөө удирдаач болгон бас өөрсдийн гэсэн өнгө аястай гэдэг шиг хөгжмийн театрын найруулагч болвол бас энд өөр ингэсэн өнгө аясыг шингээж өгдөг баг. Найруулагч, зураач тийм ээ. Бусад одоо ойдлын одоо зураач гэдэг юм уу тий. Утасны зураач маань хүртэл ингэж. За маш сонирхолтой ярилцлага байлаа. Миний хувьд бол одоо догдлон хүлээж байна. 11 сарын 29-30-нд Дөр үжгийн Эрдмийн театрын тайзнаа Жакомо Пучинигийн Богема дуур Монголд тавигдах гэж байгаа юм байна. Тэгээ Монголд тавигдаад 21 жилийн ойн болоод 29-ний өдрийн хувь бол анх тулаа хүүгээ өөрөө удирдах тавьж байсан тулаа хүүгээ маэстро тулаа хүүгээ удирдах юм байна. Тэгээ үзэгчид сонсогчдоо од мөндрих нэг яг мөн од мөндрийг сонсдог та бүгдийг Богем дээр уулзахыг хүрч байна. Тэгээ сүүлийн үгийг танд үлдээ удирдаач явд. За. Юуны өмнө маш их баярлалаа. Тэгээд Богем энэ золиослогчд энэ амьдралаа шинжлэх ухаан энэ урлаг уран сайханд зориулна гэдэг бол сайн сайханд л зориулж байна гэсэн үг тийм ээ. Яг ахуйгаа хаяад зориулж байна гэдэг бол хүн яг бусад нөгөө ахуй шунал юу гэдэг хэрэгцээ материалын зүйлс энэ болгондоо амьдралаа зориулаад эхлэхлээр муу тал руугаа бас хазаах гад идэг. Бусдад гим хор учруулах гад идэг. Ийм тал бий. Гэтэл уран сайхан шинжлэх ухаан энд зориулна гэдэг маань дандаа сайн сайхан. За тэгээд яг нэг үг хэлэхэд Монголд бол өчнөн богемууд байна. Тийм ээ. Одоо танаа хамт олон ч гэсэн яг гараага бас богемчууд чиг л ихэлсэн баг. Гэтэл одоо нөхцөл байдал маань бас нөгөө талаараа өөрөөр эргэж байна л да. Энэ урлаг уран сайхан шинжлэх ухаанд хүмүүс сонирхдаг болсон байна. За манай сонгодог урлагийн салбар бол өөрөө бас нэг талаараа бас богемчууд шиг ийм хэлбэрт нөхцөл байдалтай бас байгаа яг гэвэл тийм. За ялангуяа манай найрлах хөгжимчдийн нөхцөл байдал гэдэг юм уу одоо хөгжмийн зэмсэг цалин энэ дээр мөнгнөөс ахуулаад энэ олон жил насаараа сурчсан мэрэгчл шүү дээ. Одоо эмчээс олон жил сурдаг. Онцлогтой хөгжимчин гэдэг бол. Гэтэл нэг юм жоохон богем маягийн хэв маягтай ихтэй эдгээр уран бүтээлчд маань болвол яг л энэ богемчууд шиг гоншигнохгүй яг хөгжмийн хаа төлөө хөгжмөө сайхан тоглох энэний төлөө явж идэг. Энэ тал дээр бас бид тодорхой хэмжээнд анхаарч цаашдаа одоо анхаарлын төвд оруулах ёстой юм болов уу гэж би бас боддог.
одоо юу гэдэг засгийн газар улс төр манч тэр хувийн хвшил манч тэр тийм сонгодог хөгжимд үргэлж уриалж явах хэрэгтэй. Сонгодог хөгжим өөрөө тухайн улсын мэрэгжлийн хөгжмийн урлагийг тодорхойлж идэг те ямар хэмжээнд байгаа юм бэ. Бид нар одоо хичнээн манай ардын урлаг, үндэсний урлаг гайхамшигтай хийдэг боловч ардын урлагаа бид нар одоо өөр улсын юу гэдэг. За нэг Шотланд ардын урлаг гэдэг юм уу. Энтэй ингээ харьцуулыг ихлээр боломжгүй. Яагаад гэвэл энэ чинь хоёр өөр соёлтой улсын харин сонгодог урлаг бол харьцуулж болно. Тийм ээ. Бүгдээрээ нэг одоо школ соёлоор явж байгаа учраас. Тэгэхээр энэ дээр бол ийм учраас нөгөө нэг хим хэмжээг нь тодорхойлж өгч яддаг учраас бид энэ сонгодог урлагийг бол маш сайн анхаарч явах ёстой гэж боддог. Тэгээд урлаг өөрөө үргэлж хүний сайн талыг хөгжүүлж идэг учраас тэгээд сонгодог урлаг манд тугай сайхан болоосай гэж хэлээд өндөрлөе. За баярлалаа. Та бүгдээ ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд 29:30-нд Дөрөвжгийн Эрдмийн театрт Бохем дөрөн дээр уулзцаая. За баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүү Од Мөндөр суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг танд хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle ураатай Toki application болон Од Мөндөр суугийн алтан гишүүн ивент этгэн та бүгдэд хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.